Энэ удаагийн дугаар нэлээд сонирхолтой, бас бодох юм ихтэй дугаар болж магадгүй. Тиймээс дуустал нь сонсоорой. Бид хоёр асуултанд л хариулт олохыг хичээнэ. Тэр үнэхээр ирээдүг хардаг байсан уу? Эсвэл бусдыг мунхруулж нэр хүнд олохыг хичээсэн хүн үү? Хэний талаар ярьж байгааг одоо бараг ойлгосон байх. Энэ бол дэлхийн хамгийн алдартай зөнжигэгдэх Нострадамус. 1-р хэсэг Нострадамусын зөгнөлүүд. Түүний ирээдүйг таамагласан алдартай зөгнөлүүдийн нэг бол Лондоны их төмрийн тухай юм. 1566 оны эхээр Лондонд гарсан жижигхэн төмөр хотын ихэнх хэсгийг хамарсан аимшиг төмөр болон хуурсан байдаг. Харьцангуй цөөхөн хүн амиа алдсан ч Лондон хотыг бараг тэр чигтэн сойруулж орхисон. Энэ явдлын дараа хүмүүс Нострадамусын урьдчилан зөгнөж байсан 4 мөртүүдийн талаар ярилцах болжээ. Нострадамусын зөгнөлд эртний хатагтай өндөр судлаасаа унаж аянганаас болж Лондон шатаж олон хүний цус урсна гэжээ. Гэхдээ төмөр аянганаас болж үүсээгүй. Харин талхны мохлогт гарсан жижиг төмрөөс үүсэлтэй. Мөн олон хүний цус урсна гэсэн ч 6 хүн нас барсан нь түүний таамаглалыг бодит байдалтай шууд нийцсэн гэхэд хэцүү байгаа юм. Хэдий тиймч Лондоны их төмрийн талаар дурдсан нь хүмүүсийг түүнд итгэхэд хүргэсэн. Мөн Нострадамус 300 жилийн дараах үйл явдлыг ингэж бичжээ. Францын хааны удамд байгаагүй нэр гарч ирж Итали, Испани, Англичууд бүгд дагжин чичирнэ гэсэн байна. Энэ зөгнөлийг Наполеон Бонапартын байлдан дагуулыг хэлсэн гэж үздэг бөгөөд үүнийг тайлбарлахдаа Наполеон бол Итали гаралтай нийгмийн дундаж давхаргын хүн байсан. Мөн түүхэнд өөр улсын гаралтай хүн Францыг захирч байгаагүй байжээ. Наполеон Бонапарт эзлэн түрэмгийллээ Англи, Итали, Испаниар хийж эхэлсэн нь зөгнөлийг түүнтэй холбоход хүргэдэг. Гэхдээ нөгөөтэйгүр эдгээр улсууд нь Францтай хил залгаа оршдог учраас тэдэнтэй дайтахаас өөр арга байгаагүй гэж үзэж болно. Илүү орчин үед хамаарх алдартай зөгнөл бол Адольф Хитлерийн хүчирхэгжилт. Түүний зөгнөлд баруун Европын гүндэх ядуу гэр бүлээс гаралтай хүү хил яриагаараа олон цэргүүдийг өөртөө дадах болно. Түүний алдар нэр Европын нутгаас чалж дорн дахинаа төгөх болно гэсэн ба дэлхийн аимшигтай хар өнгөтэй болсон тухай үгүйснээр төгссөн байдаг. Адольф Хитлер гайхалтай сайн илтгэх чадварынхаа ачаар нацист намда олон мянган ард иргэд цэргүүдийг татаж чадсан. Харин дэлхийн 2 дугаар дайны дараах аимшигт уршгийг хар бараа өнгөөр дүрсэлсэн гэдэгт итгэдэг байна. Мөн өөр нэг зөгнөлд урд хожим байгаагүй гайхамшиг 2 хотод тохиолдоно. Ган төмрийн улмаас олон хүний амь өргөдөж, аимшиг тахлын улмаас өсөглөн болох тухай өгүүлсэн байдаг. Энэ нь Японы Хирошима болон Нагасаки хотуудыг дүрсэлсэн бөгөөд ган төмөр гэдгээр цөмийн бөмбөг хайсан онгоцыг, харин тахал гэдгээр цацрагаас үүдэлтэй өвчлөлийг хийсэн гэж үздэг. Тэгвэл энэ үйл явдлаас хойш 18 жилийн дараа болох нэгэн үйл явдлыг ингэж дүрсэлжээ. Өндөр дээрээс агуу хүн дээр муу зүйл бууж ирэх болно. Өгсөн гим зэмгүй хүнийг гимт хэрэгт буруутгах гэсэн байна. Эдгээр мөртүүд бүхэлдээ шууд ойлгоход хэцүү боловч агуу хүн гэдгээр Америкийн ерөнхийлөгч асан Джон Кеннедиг муу зүйл бууж ирнэ гэдгээр түүнийг алсан бууны сум гэж тайлбарладаг. Харин өгсөн гим зэмгүй хүн гэдгээр Кеннедиг буутсан гэх Харвей Освальдыг дүрсэлсэн гэжээ. Гим зэмгүй гэж хэлсний учир нь Харвей Освальд дүндээ гол буруутан байгаагүй. Улс төрийн аллагын золиос болсон гэж үздэгтэй холбон тайлбарладаг. Нострадамусын өөр нэг алдартай зөгнөл бол 2001 онд болсон дэлхийн худалдааны төв болох ихэр цамхаг руу террористууд халдсан үйл явдал юм. Тэр бичгтээ Тэнгэрээс 2 төмөр шувуу бууж их хотыг утаа бүрхэн авна. Өршөөлнийг үлсэл хэнийг ч үлэвэж сарын дараа их цус урсгах болно гэсэн байдаг. Энд 2 төмөр шувуу гэдгээр ихэр цамхгуудыг мөргсөн онгоцыг дүрсэлсэн. Харин сарын дараа их цус урсна гэдгийг халдлага болсноос хойш хэдэн 7 хоногийн дараа Америкчууд Афганистан руу цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбон үздэг. Түүний орчин үеийн талаарх зөгнөлүүд үгээр дууссангүй. Томоохон хотууд гинтийн гамшиг төртөж, тэнгис далай жижигнэх болно хэмээсэн нь 2005 онд Америкийн Флорида мужид болсон Катрина хар салхийг дүрсэлсэн гэж үздэг. Энэ хар салхины улмаас 1400 гаруй хүн амиа алдаж, 400 гаруй хүн ор сургаггүй алга болсон байдаг. Түүний хувьд байгалийн гамшигын талаар нэлээд олон зөгнөл бичсэн бөгөөд нар маш халуун болж, хар тэнгис буцална, газар дундын тэнгис орчмын хүмүүс ган гачгаас болж өсөглөнд нэрвдэнэ гэсэн байна. Мөн тэрээр ангараг гаригийн гэрэл унтарна гэсэн байдаг. Гэвч үүнийг аль талаас нь ойлгох нь тодорхойгүй. Ангараг гаригийн гэрэл унтарна гэдэг нь ангараг гариг сүрэх, эсвэл дэлхийн өрөө сүрснээс болж ангараг гариг харагдахгүй болох хэсэг нь тодорхойгүй. Мэдээж хэрвээ ийм үйл явдал болвол бид ангарагыг колоничлох зорилгоо мартахаас аргагүй болж Илон Маскийн урам хугарах нь тодорхой. Мөн тэрээр 2023 онд дэлхийн агуудан эхлэх боловч энэ нь ердөө 7 сар үргэлжилнэ гэжээ. Харин өнөөдрийн байдлаар энэ зөгнөл биелээгүйг бид харж байна. Магадгүй Орос Украины дайныг нэрлэж болох ч цар хүрээ үргэлжилж байгаа хугацааны хувьд тохирохгүй байгаа юм.
Бас нэг зөгнөлтөө өндөр настай Паплам тэнгэр тальж эдэр залуу Ром хүн оронд нь заларна. Хэдийгээр эрх мэдлийн нөлөөнд сулрах хэдий ч урт удаан хугацаанд заларна гэж зөгнөж байжээ. Үүгээрээ Нострадамус сая хэдхэн хоногийн өмнө нас барсан Фрэнсис Папламын талаар зөгнсөнгийнх яриа гарч байна. Сонирхолтой дараагийн Папламаар тодрох хүнийг их хааны тусламжтайгаар бараан арьстай залуу хүн тодрно гэж зөгнсөн. Хэрв түүний зөв бол Ромын шинэ Папламаар өнгөт арьсад нь тодрох бололтой. Үнэхээр ч шинэ Папламын төлөө нэр дэвшээд байгаа хүмүүсийн дотор өнгөт арьстай 2 ч хүн байгаа юм. Түүний зөгнлүүд дотор бас нэгэн төвшөртэй зүйл байдаг нь хүнсний хомсдлоос болж хүмүүс бие биенээ идэх болно гэсэн үгс байдаг. Гэхдээ энэ нь хизээ юуны улмаас хаана болох тухай ямар ч тодорхой тайлбар байхгүй. Энэ мэтлэн түүний ирээдүйн тухай зөгнлүүд 3797 он хүртэл байдаг бөгөөд үүнээс хойших зөгнөл бичигдээгүй байгааг тэр үед дэлхий сүнэх учраас үүнээс цааших зөгнөлийг харж чадаагүй гэж үздэг хүмүүс ч байдаг. Аль эсвэл Нострадамус үүнээс цааших зөгнөлөө бичиж амжаагүй ч байж мэднэ. Түүний зөгнлүүдийг авч үзэхдээ болгоомжтой хандах ёстой. Учир нь зөгнлүүдийн утга нь тодорхой бус, газар эсвэл хүний нэрийг тодорхой дурдаагүй байдаг. Нөгөөтэйгүр зөгнлөө далд утгаар шүлгэлэн бичсэн нь тухайн үед тэрс үзэлтнүүдийг шашны талынхан буруутгадаг байсан учраас ингэж бичсэн гэж үзэх нь ч бий. Магадгүй үүний нэг баталгаа нь тэр зөгнлүүдээ Франц, Итали, Англи, Грек зэрэг янз бүрийн хэлний үгсийг хольж оруулдаг байсантай холбон тайлбарладаг. Зөгнөлийн ерөнхий бүтэц агуулга мөн тодорхой бус байдлын талаар анхаарах ёстой чухал зүйл бол он сар юм. Ирээдүйн талаарх зөгнлүүдтэй 1565-аас 3797 он хүртэлх хугацаанд ердөө 9 тодорхой он цагийг дурдсан байдаг. Гэвч зарим хүмүүс үүнийг үл тоон түүний хэлсэн маш олон зөгнлүүд яв цав таардаг гэж маргадаг. 2 дугаар хэсэг Нострадамус гэж хинбэ? Зурхаач, эмзүйч, зүнж Мишель де Нострадам 1503 онд Францын өмнөд мужийн Сент-Реми гэдэг жижиг хотод еврей гаралтай гэр бүлд төржээ. Мишель эцэг эхээс дор хаяж юсүүлээ байсан гэж үздэг. Ер нь түүнээс ч олоолаа байсан байж магадгүй. Учир нь тухайн үед нялхсан эндэгдэл өндөр байжээ. Дундад зууны үед Франц болон Англи зэрэг орнуудад еврейчүүд хатуу хавчлагад өртөж байсан нь түүний гэр бүлд ч гэсэн нөлөөлсөн. Тиймээс гэр бүлийг нь хүчээр католик шашинд оруулсан бололтой. Нострадамын хүүхэд ахуй насны талаар мэдээлэл төдийлөн олдоогүй. 14 настайдаа Авиньоны их сургуульд элсэж хил зүй, хөгжим, геометр, арифметик, астрологийн чиглэлээр суралцж эхэлсэн боловч жил гаруйн дараа Франц даяар тэгдсэн тахлын улмаас сургууль нь хаалга барьжээ. Тухайн үед тахлаас дайдсан хүмүүс хотоос дөрвдөг байсан бөгөөд Нострадамус баруун Европын хөдөө орон нутгуудаар явж ургамлын гаралтай амжилгааны талаар бие даан судалгаанууд хийж эхэлсэн. Тухайн үед вакцин, антибиотик нээгдээгүй байсан учраас энгийн нэг ханиад ч гэсэн үхэлд хүргэх аюултай өвчин байсан. Тиймээс Нострадамус эдгээр өвчнийг эмчлэх аргыг хайж байсан юм. 26 нас хүрэх үедээ хэдэн жил эмчийн ажиллаар ажилласан туршлагатай болсон байлаа. Гэхдээ түүнд мэрэгжлийн боловсролын гэрчлэгээ байгаагүй учраас Монпелье хотын их сургуульд ангаа ухааны чиглэлээр элсэн суралцсан. Гэвч удалгүй сургуулийн захиргаа түүнийг сургуульд орохоосоо өмнө эмзэгчээр ажиллаж байсныг нь олж мэдэв. Энэ нь тухайн үеийн сургуулийн дүрм журмыг зөрчсөн явдал байсан тул түүнийг сургуулиас нь хөөжээ. Гэхдээ энэ нь түүний суралцах хүслийг дарж чадаагүй. Уламжлалыг хичээж шаргуус оролцож эхэлсэн. Тахлын үед авах арга хэмжээг хүмүүс мэддэггүй байх үед Нострадам өвчнөр өгсөн хүмүүсийн цогцыг хотоос урдан гаргаж, цэвэрлэгээ сайн хийж, цэвэр агаар цай амрахыг зөвлөж байсан нь үр дүнтэй арга байсан. Улмаар 1530 он гэхэд Францын өмнөд хэсгийн хүмүүс түүнийг тахал өвчнийг эдгэгч хэмээн нэрлэх болов. Үнэн дээр түүний бүтээсэн ургамлын жор, эм тангууд нь үр дүнгүй байсан ч ариун цэврийг чанд сахиулж байсан нь үр дүнтэй байлаа. Нэр хүнд өсхийн хэрээр санхүүгийн хувьд ч боломжийн болж эхэлсэн. Улмаар 1531 онд гэр бүлтэй болж удалгүй 2 хүүтэй болсон ч 1534 онд эхнэр 2 хүүхэд нь тахлын халдвар авч харамсалтай гарнаас баржээ. Энэ явдал түүнд хүн дээр тусаж тахлын эсрэг ажиллаа улам их чарман хийх болов. Түүнд Итали гаралтай Скалижер хэмээх физикч тусалж байлаа. Дараах хэдэн жилийн туршид Нострадамус номын санд удаан хугацаагаар суудаг болов. 1540 онд цар тахал дахин дэгдэж Нострадам Салон де Провенс хотод ирж сууршив. Энд тэрээр Анна Понсарт хэмээх чинэлэг бэлэвсэн эмэгтэйтэй гэрэлсэн. Ингээд дараах жилүүдэд тэд 3 хүү 3 охинтой болжээ. Эхнэр нь нэлээд хөрөнгөтэй, өөрөө ч хангалттай мөнгө цуглуулж чадсан учраас суурин сууж зохиол бүтээлүүдээ бичиж эхлэхээр шийдэж. Ингээд 1550 онд анхны номоо хэвлэлв. Энэ номонд католик болон протестант шашинтнуудын хоорондын шашны маргаанаас ахуулаад хөдөө аж ахуй, эмийн жор гээд олон сэдвийг хөндсөн. Удалгүй анхны 6 таамаглалаа гаргасан бөгөөд
Энэ бүтээлээ Италид ирж хэвлүүлэхдээ нэрээ латинаар бичгээр шийдэж Нострадам биш, Нострадамус хэмээн өөрчлөв. Түүний бүтээлүүд амжилт дагуулж олонний анхаарлыг татах болж жил бүр дор хаяж нэг ном хэвлүүлж байлаа. Харамсалтай нь эдгээр хэвлэлүүдээс өнөө хүртэл хадгалагдаж ирсэн хувилбар байхгүй учраас түүхэнд хамгийн алдартай номоо гаргах хүртэл түүний бүтээлүүд хэрхэн өөрчлөгдөж байсныг тодорхойлох боломжгүй байдаг. Бичвэрүүдээ дөрвөн мөрчүүлэг маягаар өөрмөц, нууцлаг утгаар бичиж эхэлсэн нь 16 дугаар зууны уншигчдын сонирхлыг ихээхэн татдаг байжээ. Нэлээд хэдэн бүтээл гаргасныхаа дараа ирээдүйн Европт тохиолдох зүйлсийг зөгнөн бичиж эхлэв. Удалгүй түүнийг зүүн бэлэгтэн эд шидийг бүтээгч гэх мэтээр ярилцах болж нэр хүнд нь уламжлал өсөж эхэлсэн. Түүнийгээ дагаад Францын язгууртнууд, худалдаачид өөрсдийн хувь заяа, ажил хэрэг, ирээдүй ямар байхыг түүнээс асуух болжээ. 1555 онд Нострадамус Професис хэмээх номынхоо эхний хэсгийг гаргав. Энэ ном бол түүний түүхэнд зүнж хэмээх нэрийг авахд хүргэсэн алдарт бүтээл нь байлаа. Эхэндээ номоо Centuries буюу зуунууд гэж нэрлсэн байснаа хожим нь зөгнөлүүд хэмээн өөрчилсөн байдаг. Түүний энэхүү алдартай бүтээл нь 942 ширхэг 4 мөрчүүлэг маягаар бичигдсэн. Анхны хэвлэл нь 353 ширхэг 4 мөртөс бүрдсэн байлаа. Хэдийгээр ирээдүйд юу болох талаар зөгнөн бичсэн ч уран сайхны аргаар нэлээд хоёрдмол утгатай бичсэн юм. Нийтдээ 10 бот зөгнөл хэвлүүлснийг нь түүнийг нас барсны дараа 1568 онд нэгтгэж нэг хэвлэл болгон гаргасан байдаг. Тухайлбал эхний хэвлэлд аимшигт шуурга дэгдэхэд нүмергөөр нүрээ халахалсан хүмүүс шинэ бүгд найрамдах улсад гай учруулна. Энэ цагт улаан ба цагаанууд төр барих болно гэжээ. Энэ зөгнөлийг харахад яг хизээ ямар улсад юу тохиолдохыг тайлбарлахад хэцүү. Нүмергөөр нүрээ халахалсан гэдэг нь худалч хүмүүсийг хэлж байна уу? Улаан цагаанууд гэдэг нь ямар нэг шашин эсвэл үзэл баримтлагчдыг хэлж байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ үүгээр түүнийг хожмын Францын хувьсгалыг зөгнөнд дүрсэлсэн гэж үзэх болсон. Мөн Нострадамус байгалийн үзэгдэл, дайн зэрэг сэдвийг хөндөх дуртай байжээ. Хүн төрөлхтний түүхэнд хараахан тохиолдоогүй байгаа аимшигт үйл явдлууд, үймэн самуунуудын жигсаалтуудыг гаргаж, улс төр, нийгмийн үйл явдлуудыг нэлээд ерөнхийлөн авч үзэх хандлагатай байсан. Түүний зөгнөлүүдийн нэлээд хэсэг нь Скандинавын хойг, газар дундын тэнгис, хар тэнгис, зүүн Европ, Отtomаны эзэнт гүрний нутаг дэвсгэрийн тухай дурдсан байдаг. Харин эдгээр газрууд нь Нострадамусын очиж эсвэл амьдарч байсан цаг үетэй холбоотой. Түүнийг амьдарч байсан цаг үед Европчууд Америк твийг нээгээд удаагүй. Африк төв рүү зам гаргаж эхэлсэн үе юм. Европын нутаг дэвсгэрээр аялж байхдаа эдгээр шин нээлтийн талаар бас газар зүйн байршил, нэр зэргийг өөрийн бүтээлтэй шингээ ашигласан байж магадгүй. Тухайн үеийн хаан тулсууд, эзэнт гүрнүүдийг тойрсон үйл явдлууд, хаан ширээг түлхэн унгаах, тахлын дархалт, улс орнуудын зөрчилдөөн гэх мэт томоохон өөрчлөлтүүдийг сайтар судалж, түүн дээр үндэслэн зөгнөлүүдэд гаргадаг байсан байж болох юм. Ялангуяа эртний Грек-Ромын эзэнт гүрнүүд тэдгээрийн хаатын түүхийг маш сайн судалснаар өөрийн гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд илүү хялбар байсан байх гэж үздэг. Мөн зөгнөлийн зарим хэсгүүдэд Библийн ишлэлүүдтэй бараг ижил сонголт, ижил зохион байгуулалттайгаар бичсэн хэд хэдэн зөгнөлүүд ажиглагддаг нь санамсаргүй үзэгдэл гэхэд хэцүү. Түүний ашигласан байж болох өөр нэг томоохон бүтээл бол 11-р зуунаас хойш цуглуулсан Mirabilis Liber буюу гайхамшигт ном нэртэй христийн гигантнууд болон мэрэг төлөгчдийн ирээдүйн таамаглалуудыг бичсэн эмэгтгэл 1522 онд Францад гарсан байдаг. Нострадамус энэ номноос санаа авсан байж магадгүй. Гэхдээ түүний эдгээр их сурвалжуудаас хэрхэн санаа авч ашигласан нь нэлээд маргаантай асуудал. Зарим судлаачид түүний зөгнөлүүд нэлийн логиктой, системтэй, үнэмшилтэй гэж үздэг бол түүний эсрэг үзэлтэй хүмүүс тэр ямар нэг их сурвалжийг санамсаргүй байдлаар сонгоод түүн дээрээ өөрийн зөгнөлөө нэмж зохион бичсэн гэж үздэг. Тэгвэл түүнийг зөгнөлөө бичиж байхдаа оюун санаа, сэтгэлгээний хувьд ямар орон зайд байсан бэ гэдэг асуулт бас маргаан дагуулдаг. Нострадамусын талыг баримтлагчид түүний зөгнөл ямар нэг зүйлээр өдөөгдөж, магадгүй галын дүл ширтэнгээ ямар нэг онцгой бясалгал хийдэг байсан байх гэж үзсэн. Гэвч түүний зөгнөлөө бичих арга барилын тухай боддоор тайлбарласан цөөн тооны баримт болон захидлууд үлдсэн байдаг. Эдгээр баримтуудаас харахад Нострадамус зөгнөлөө бичихдээ ямар нэг ерөөсийн далтын хүчээр биш, өөрийнхөө оюун санааны хүчээр бичсэн гэж ойлгож болохоор байдаг. Эндээс зарим дүгнэлт үүсдэг. Нострадамус өөрийгөө зөнж гэхээсээ илүү эрдэмтэн судлаач гэж үздэг байсан бололтой. Тийм ч учраас босод мэрэг төлөгчид шиг эд шидийн мэд үйлдэл зан үйл хийдэггүй байжээ. Үүнээс гадна түүний амьдарч байсан цаг үе бол шинжлэх ухааны хувьсгалын эхэн үе байсан. Жишээлбэл алдарт Николай Коперник дэлхий төв тонлыг үгүйсгэж гариг эрхсүүд нарыг тойрон эргэдэг гэсэн хувьсгал тонлоо гаргаад байсан үе.
Мөн 14-өөс 15 дугаар зуунд Италид бий болсон сэргэн мандалтын үеийн шинэ үзэл санаанууд, ололт амжилтууд Европ, тэр дундаа Франц, Герман, Англи зэрэг улсуудад эд тархаж байлаа. Европчууд дэлхийг судалж эхэлж, Португалчууд энтгэг Хятад руу чиглэсэн далайн замыг нээв. Ингэснээр тэд урд өмнө огт мэддэггүй байсан олон асуултуудад хариулж эхэлсэн. Дэлхийн энэхүү хурдцтай өөрчлөлт нээлтүүд нь Нострадамусын зөвлөлүүдэд ч хүчтэй нөлөөлж, нууцлаг зүйлсийн талаар хүмүүс улам ихээр сонирхох болсон цаг үе байлаа. Зурхай, мэрэг төлөв, алхим зэрэг салбарууд ихээхэн түгэнд дэлгэрв. Өнөө үед бид эдгээр салбаруудыг хоцрогдсон эсвэл хуурмаг зүйлс гэж үзэх болсон ч тухайн үедээ оюун санааны эрэл хайгуулын энэхүү нээлттэй хэлбэр нь шинжлэх ухааны хөгжлийн гол суурь болж өгсөн гэж үздэг байна. Тиймээс ч Нострадамус зурхай, зөгнөлийн чиглэлээр бүтээлүүдэд түлхүү тойрвох болжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд эхнэр болон 6 хүүхдийнхээ хамтаар Салон де Прованс хотод амьдарч байсан ч 1560-ад оны ихэр өвдөж эхэлсэн. Тэрээр үе мөчний өрөвсөл буюу тулаан өвчнөөр шаналж байв. 60-ад оны дунд үед өвчин нь нэлээд хүндэрч, биеийн эргэн тойрон хавдаж, хөдөлгөөн хийхэд ч хэцүү болж эхэлжээ. 1565 он гэхэд нөхцөл байдал ойлгомжтой болж эхэлсэн тул өөрийн өв хөрөнгөө эхнэр хүүхдүүдтэй гэрээсэлжүүлдэв. Нострадамус нас барахынхаа өмнөх орой өөрийн нарийн бичгтээ хандаж маргааш өглөөнаар мандахад би үгүй болсон байх болно гэж хэлсэн гэдэг. Үнэхээр маргааш өглөө нь тэр 62 наснда таалал төгссөн байлаа. Түүнийг Салон де Прованс хотын нэгэн сүмд яг нас барсан байрлалаар нь босоогоор нь оршуулсан бөгөөд тэндээ 1700 оны хүртэл 100 гаруй жил байрласан. Дараа нь түүний шарилыг илүү алдартай сүм рүү шилжүүлэхээр шийдсэн бөгөөд түүний шарилыг задлаж үзэхэд дотроос нь 1700 гэсэн бичээс бүхий зүйлд гарч ирсэн гэдэг. Тэр үнэхээр энэ тухай мэдэж байсан уу? Эсвэл түүний шүтэн бишрэгчтэй нь ийм цуу яриа үүсгэсэн хэсэг нь эргэлзээтэй. Гэтэл 1791 онд Францын авьсгалын үеэр согтуу зэргүүд түүний булшийг эвдэн сүйтгэв. Тиймээс сүмийнхэн түүний булшийг дахин сэргээв. Түүний бичсэн зөгнөлүүд донд Бурхныг нээсэн хүнд муу зүйл ирнэ гэж бичсэн байдаг. Түүхэнд тэмдэглэснээр хувьсгалын үеэр түүний булшийг сүйтгэсэн зэргүүд рүү эсэргүүцэгчид дайрч тэдний заримыг нь алсан тухай мэдээ байдаг. Энэ бүхнээс харахад тэр өөрийнхөө үглийг тэр дундаа өгснийхаа дараа болох зарим зүйлсийг ч мэдж байсан гэлтэй. Түүний зөгнөлүүдэд үргэлж үхэл, мөхлийн талаар зөгнөдөг, харанхуй эд шидтэн, чөтгөрийн талын хүн гэж үзэх шашны үзлүүд ч гарч байсан. Гэсэн ч жил ирэх тусам түүний номын борлуулалт нэмэгдэж байсан учраас Нострадамус ирээдүйн зөгнөлөө үргэлжлүүлэн бичсээр байжээ. Гэхдээ энэ бүхнийг түүнийг өөрөө зохиосон гэхээсээ илүү эртний грек, Египтийн их сурвалжуудаас хуулж авсан гэх таамаглал байдаг. Нострадамус цар тахлын үеэр эмчээр ажиллаж байсан олон жилийн туршлагынхаа дагуу 1550 оны дундуур анагаах ухааны сэдвээр хэд хэдэн бүтээл тойрвсон. Үүнд эмийн жор, арьс арчилгаа, хоол хийх, шүдэ хэрхэн цэвэрлэх, цайруулах, хоол хүнсийг хадгалах тухай гэх мэт олон зөвлөгөө, тайлбарыг бичдэг байжээ. Түүнийг зөвхөн ард түмэн шүтдэг байгаагүй. Францын хааны ордныхон язгууртнууд өөрсдийнхөө ирээдүйн талаар Нострадамусаас зөвлөгөө хүртэл авдаг байсан гэдэг. Нэгэн зөгнөлтөө тэр залуу арслан, хөгшин арсланг дийлнэ, алтан торны цаадах нүдийг сүлбэнэ гэсэн байдаг. Тэгвэл Францын 2 дугаар Хенри хаан нэгэн тэмцээнд оролцох үед хугарсан чадны илэрхий санамсаргүй байдлаар түүний нүдийг онцгож, Хенри хаан тархиныг гэмтэл авсан учраас удалгүй нас барсан байдаг. Сонирхолтой нь алтан тор гэдгээр хааны дуулгыг хэлсэн бол жадны илэрхий дуулганы завсраар орж хааны нүдийг онсон байжээ. Ингээд хааныг нас барсны дараа түүний орыг 15 настай өвчтэй хүү Фрэнсис залгамжлан авсан байдаг нь залуу арслан хөгшинг дийлэн гэдэгтээ таарч байгаа юм. Энэ үйл явдлын дараа Хенри хааны эхнэр түүнийг ордны зөвлөгчийн албан тушаалд тавьсан байдаг. Үүнээс харахад түүний өөрийн цуглуулсан болон хааны ордноос өгч байсан цалин хөлс нь түүнийг хангалттай мөнгөтэй байсныг илтгэж байна. Нострадамусыг өгсний дараа нэр хүнд нь улам илүү өсөж байлаа. Гайхам шиг өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн дунд түүний зөгнөлүүдийн талаарх яриа цойройдох болж Лондоны их түймэр болон Наполеоны үйл явдлууд үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн байдаг. Тиймээс ч түүнийг нас барсны дараа ч түүний ном хэвлэгцээр байсан төдийгүй 16 дугаар зуунаас хойш уг ном 100 гаруй хэл дээр хэвлэгдсэн байдаг. Харин хожим нь дэлхийн 2 дугаар дайн, цөмийн бөмбөг, Кеннедигийн аллагын тухай зөгнөлөөс хойш түүний нэр хүнд дээдсэгтэй тулсан юм. Ялангуяа 1960-аас 80 онд түүний эд шид зүүн бэлгийн талаарх олон судалгаа, ном товхимол гарсан байдаг. Тийм ч учраас түүний талаарх яриануудад хэтрүүлсэн утга санаанууд гарах болж зарим талаараа бараг үлгэр домгийн мэт яригдах болжээ. Харин 1990-ад оноос хойш түүнийг жинхэнэ зүнж гисэн санааг үгүйсгэж бодит хүн талаас нь харахыг оролдож эхэлсэн ба зөгнөлүүдийн тодорхой бус байдлын талаар олон үгүйсгэлүүд гарах болсон.
Гэхдээ түүний түүхэнд оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Тахлын үед эмчилгээгүй байхад ариун цэврийг сахиулж, өвчний тархалтыг удаашруулж байсан. Мөн эм зүй болон бусад олон төрлийн судалгааны номнууд нь дараагийн судлаачдын судалгааны гол их үзүр болж байсныг дурдах хэрэгтэй. Нострадамус ирээдүйн тухай зөвнөлөөрөө олон далдарсан ч үнэн дээр амьдралынхаа ихэнх хугацааг эмч, эм зүйч хийж тахлын голомтод хүний амь аврахын төлөө ажиллаж байсан. Ялангуяа цар тахлын үед түүний бүтээсэн эм нь үр дүнтэй байсан гэхээсээ илүү эрүүл ахуйн асуудалд анхаарах ёстойг ард иргэдэд ойлгуулж өгснөөрөө гавьяа байгуулсан гэж үздэг. Ер нь дундад зууны Европ бохир заваан байдлаараа алдартай байсан. Харин Нострадамусаас хойших байдал эрс өөрчлөгдсөн байдаг. 3 дугаар хэсэг дүгнэлт. Тэрээр олон орноор аялж хэл соёлыг нь судалдаг байсан. Номын санд олон цагаар сууж түүхийн талаар, байгалийн талаар маш их судалгаа хийдэг байжээ. Ялангуяа тахлын үед хаач явсан маш олон хүний үхлийг харж байсан учраас өвчин, үхлийн талаар ихэд санаа зовдөг байсан болол та. Тийм ч учраас түүний зөгнөлд үргэлж үхэл, ган гачиг, төмөр, өсөглөн, тахлын тухай олонтаа өгүүлсэн байдаг. Зарим эсэргүүцэгчид Нострадамусыг үхлийн элч, чөтгөрийн сүнс гэх мэтээр хэлдэг байсан ч үнэн дээр ийм аюултай зүйл байдаг шүү гэдгийг бусдад анхааруулахын тулд энэхүү зөгнөлийг бичсэн гэж үздэг судлаачид ч бий. Нөгөөтэйгүр зарим хүмүүс Нострадамусыг нэр алдартай, хөрөн мөнгөтэй болохын тулд нууцлаг, тайлагдчихгүй худал зүйлийг зохион бичиж олонний анхаарлыг татсан гэж ярьдаг. Хэрв тэр үнэхээр ирээдүйг зөгнөн хардаг байсан бол ялангуяа гайхамшиг харсан бол ягаад түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нэг ч үг дурсаагүй юм бол зөгнөлүүд нь шууд утгаараа гэхээсээ илүү зүйрлэл эсвэл бэлэгдлэр тайлбарладаг нь өөрөөр утгаар тайлбарлах боломжийг олгодог. Таамаглал хэдий учир битүүлэг байна. Тэр чинээгээрээ түүнтэй адилтгах зүйл олдох магадлал өндөр. Харамсалтай нь 942 бүлэг шүлгийг бүрэн тайлж уншиж чадахгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон зуун судлаачид эдгээр шүлгүүдийг тайлах гэж оролцоор байгаа юм. Нострадамусыг үнэхээр зөвж байсан гэхээсээ илүү маш сайн мэдээлэл цуглуулагч, тооцоолагч, логик сайтай хүн байсан гэж хэлж болно. Ялангуяа өвчин тахал, улс төр гэх мэт тодорхой хугацаанд давтагдж болох зүйлсийг маш нарийн судалсны эцэст таамаглал дэвшүүлдэг байсан байж магадгүй. Ингээд эцэст нь миний хувийн дүгнэлт. Хүмүүс түүний хэд хэдэн зөгнөл гарцаагүй биелснийг ихэвчлэн ярьдагч мянган орчим зөгнөлүүдийн ихэнх нь биелээгүйг тэр бүр ярьдаггүй. Яг үнэндээ биелсэн гэж үзэж байгаа зөгнөлүүд нь ч гэсэн тухайн үйл явдлыг Нострадамусын зөгнөлтэй хамаатуулан ойлгоод байгаа юм шиг санагддаг. Ер нь судалгаа сайн хийсэн нөхцөлд биелэх магадлалтай зөгнөл дэвшүүлж болно. Жишээ нь би ойрын 10 жилд цаг агаарын дулаарл эсвэл хүчтэй газар хөдлөлт үерээс болж олон мянган хүний амь эрсдэнэ гэж таамаглалаа гэхэд биелэх магадлал нэлээд өндөр. Учир нь эдгээр байгалийн гамшигуд дэлхий дээр үргэлжил болж байдаг. Ингэхдээ Япон, Индонез зэрэг газар хөдлөлт хар салхи байнга болж байдаг газруудыг сонгвол бүр ч оновчтой байх болно. Ялангуяа нарны идэвхжэлтэй жилд байгалийн гамшиг болох магадлал өндөр байдаг. Харин хүмүүс нарны идэвхжлийг биш, миний зөгнөл биелсэн талаар илүүтэй ярих болно. Ер нь хүн ямар нэг дүрсийг харахдаа өмнө нь харж байсан төстэй зүйлтэйгээ заавал харьцуулж боддог. Үүнтэй адилаар ямар нэг томоохон үйл явдал болохоор хэн нэгний зөгнөл эсвэл урд нь болж байсан үйл явдлуудтай харьцуулж ярьдаг. Харин тэр хүн нь гарцаагүй Нострадамус байх нь дамжиггүй. Учир нь түүн шиг олон зөгнөл бичсэн алдартай хүн ховор. Бид нэг зүйлийг мэддэггүй. Янз бүрийн мэдээллийн хэрэгслээр Нострадамусын 2022 оны зөгнөл, 2025 оны зөгнөл, 2036 онд дэлхийд сөнөн гэж зөгнжээ гэх мэтлэн шүү гэж хүмүүсийн анхаарлыг татдаг. Гэтэл үнэндээ тийм тодорхой он сар бичиж шууд утгаар нь хэлсэн нэгч зөгнөл байдаггүй. Нэг үгээр бол эдгээр мэдээллүүд бүгд худлаа гэж ойлгож болно. Тэгэхээр миний Нострадамусын талаарх эцсийн бас хувийн дүгнэлт бол тэр тухайн цаг үедээ хүмүүст хэрэгтэй сайн зүйлүүдийг хийж олон хүний амийг аварч шинжлэх ухаан хөгжөхөд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэдэгтээ огт маргахгүй. Харин агуу зүнж байсан гэдэгт ховдоо итгэдэггүй. Хэрв тэр үнэхээр ирээдүг хардаг байсан бол ядчил эхнэр хүүхдээ тахал өвчин тусгаас сэргийлж чадах байсан. Гэтэл тэгээгүй. Нострадамус зүгээр л тухайн цаг үеийн хүмүүсээс нэлээд өөрөөр сэтгэдэг, тооцоолол, стратеги сайтай хүн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ түүний зөгнөлүүд өнөөг хүртэл бараг 500 жилийн туршид хүмүүсийн анхаарлыг татаж судлагдсаар байгаа нь нууц биш юм. Харин чи түүний талаар юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй.